Сайн байцгаана уу бүгдэндний энэ хөвчлөгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. За миний би дуулж эхлээд хэдэн жилийг ардаа өнгөрөөсөн байна. За энэхүү хугацаанд бол миний нэр төр ерөнхий амар хөндөгдөж байгаа. За энэ яг юу байсан бэ гэхээр миний Instagram болон Facebook-ээр Facebook-ийн чатуудаар за чи ингээ бие үнэлээд явж байгаа юм уу? Чи ингээ 50k-гийн охин байсан юм уу гэсэн ерөнхий чатнууд ирсэн. За энэ ч одоо юу болоод байна гэд нөгөө Facebook ингээ харангууд миний яг нэрээр миний зургаар ингээ Facebook нийцэн 120-д 50k урьдчилгаа хийгээд ингээ уулзах залуучууд байна уу гэд санхүү аавн өгнө гэсэн группээр би явж байна. За тэгээ яг энэхүү тохиолдолд би ямар ч арга хэмжээ авахаа мэдэхгүй тэгсгээл хайжсэн. Энд бол миний нэр төр бол маш ихээр хөндөгдсөн байгаа. Яг энэ тохиолдолд саяны охирогч эмэгтэй маань бол өөрийнх нь нэр төр алдар хүндэд алдсан ил тодл мэдээллийг тараасан тэрхүү үйлдэлд холбогдуулан хуулийн байгууллагт хандан гомдол гарган шийдвэрлэх бүрэн боломжтой байдаг. За тодруулах юм бол Монгол Улсын эрүүгийн хууль зааснаар худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн тэрхүү этгээдүүдэд 450 мянган төгрөгийн торох ялаас эхлээд 3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгдэг ийм хуулийн зохицуулалттай. Энэ нь зөвхөн гин буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулаад зогсох ойлголт биш. Хохирогч эмэгтэй зорчигдсон эрхийг сэргээ эдлүүлэх зорилготой ийм хуулийн зохицуулалт байдаг.